За сайн байна уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд хоёр дахь гэрчлэлийн цагаараа хуваалцъя. Миний амьдралд нэг амар өвчин байсан. Тэр нь бистраз гэдэг өвчин байсан. Бистраз гэдэг бол арсны хайрс үл гэдэг өвчин. Тэрс нь арсаар чинь битүү хайрс гарч ирнэ гэсэн. Тэгээд тэр хайрс гарч ирээд яад юм бэ гэх юм бол тодорхой хэмжээний хоол хүнс хориглох хэрэг гарна. Тэр хориглолтой хоолууд идэх юм бол нэгсэнд гарнаа. За ямар ч байсан би Японд байгаа талаараа өмнөх бичлэг дээр хуваалцчихсан. Тэгээд Японд байхдаа би өндөг дахиа иддэг. Нэгсэнд миний биеэр маш их тэрх харьтын гаралтай хайрс үл гэдэг өвчин маш их гарч исэн. Тэрнээс шалтгаалаад ингээд ажил дээр хүртэл нэг тийм яацын гэдэг зүйлийг их амсаж исэн, сонсож исэн. Тэгээ би чуулганд яваал идэг. Ямар нэгэн гайхамшиг мэдээж болж байгаа яг нэг тийм болж байгааны эдгэрэл гэдэг гайхамшиг надаас хол байлаа. Тэгсэн чинь нэг өдөр би ингээд Библийг уншиж хагаад юу вэ? Үнэн гэдэг чинь юу вэ? Үнэн гэдэг чинь Бурханы үг шүү дээ. Библи бол үнэн. Бид нар худал хуурмаг дотор амьдарч байгаа. Үндэ энэ дэлхий дээр маш олон худал хуурмаг бидний итгэж амьдардаг. Тэр бүх худал хуурмаг бол бидний дотор бат цайзулсан тэр үнэн болцсон нэгсэндээ худал хуурмаг нь бидний дотор үнэн болцсон зүйлийг хэлж байгаа. Тэр бат цайзууд миний амьдралыг сөнөөвөөд бүр ингэ сурцсан. Тэгээд тэрэндээ бүр би итгэцэн амьдраад байгаа юм. Тэгээд чуулганд явсаар л идгэрсэнгүй. Тэгсэн чинь нэг өдөр би толинд өөрийгөө хараад Библиэл дээрх үгийг зоригтойгоор Бурхан намайг эдгээсэн. Би энэ харагдаж байгаа биедээ биш, харин эзний үгэнд итгэнэ гэж шийдсэн. Эзний үгэнд итгэнэ гэж. Тэгээ эзний үгэнд итгэхээр шийдсэн. Тэр цагаас эхлээд миний хөлн дээр байсан бүх хайрсуул алгуулсан, биеийн дээрсэн бүх хайрсуул алгуулсан. Толгоон дээр нэг жоохон үлдсэн. Одоо ч толгоон дээр нэг жоохон байдаг. Гэтэ энэ толгоон дээр болж буй энэ жоохон үлдсэн зүйлийг би болоод би идгэрсэнгүй, би дутуу идгэрчлээ. No. Библиэл дээр намайг Есүсийн шарахаар эдгээсэн гэж бичсэн бол энэ бүхэн үнэ. Танд ямар харагдаж байгаа нь хамаагүй. Танд эдгэрээгүй шиг санагдаж байгаа бол хамаагүй. Библиэд итэг. Библи эдгэрсэн гэсэн бол та эдгэрсэн. Таны харагдаж байгаа байдал хамаагүй. Энэ зүйл болохтой л болох болно. Заримдаа цаг хугацаа ордоггүй. Та итгэхэд л биелсэн байдаг. Тэгээд би танд нэгэн гайхалтай зүйлийг хэлье. Итгэл байхгүй гэдэг зүйл. Биднэрт итгэл байдаггүй. Гэтэ итгэлийг Бурханы үгийг сонссноор итгэлтэй болж болдог. Бид нар Бурханы үгийг давтан хэлэх үедээ бидний чих Бурханы үгийг сонсч байдаг. Үнэн дээр бид нэр Библийг чангаар унших нь илүү хэрэгтэй зүйл. Яагтвэл бид нар чихээрээ сонсох хэрэгтэй. Бурханы үгийг бид нар чихээрээ хэлэх хэрэгтэй. Чихээрээ тунхаглах хэрэгтэй. Дотроо бодох биш. Яг үнийг хэлэхэд амаараа хүлээн зөвшөөрж, амаараа тунхаглаж авралт хүрнэ гэж Библиэлд байдаг. Яагаад амаараа тунхаглаж? Амаараа бодож эсвэл зүрх сэтгэлдээ бодож юм уу гэж хэлээгүй. Харин амаараа тунхаглаж гэж хэлсэн. Тунхаглах хэрэгтэй. Эсвэл бид нар Бурханаас илүү мэдт юм уу? Эсвэл Библиэлд зүгээр бодчих тэгээд ингэчих тэгээд болоо гэсэн ойлголтоор явах юм уу? Үгүй. Би бол тэгж бодохгүй. Бид нар тунхаглах хэрэгтэй. Би эдгэрсэн. Тэгээд бидний амьдралд мэдээж маш олон зүйлийн асуудлууд байдаг. Маш их зүйл. Би саяхан өөрийнхөө чуулган дээрээс ингээд юу олж мэдсэн бэ юм бол бид нар үгийг тунхаглах хэрэгтэй, тушаах хэрэгтэй. Тэр үед Тэнгэр элчнэр ажилдаг гэдэг үг. Тэнгэр элчнэр яаж ажилдаг вэ гэвэл Бурханы үгийг давуу ажилдаг гэж. Бүр чөтгөр хүртэл Бурханы үгэнд мөхийж, мөргөж, бууж өгдөг. Бүр Есүс нэг удаа ингээд чөтгөртэй ингээд тулцсан түүхийг би танад ярьж өгье л дөө. Есүсийг ариун сүнсээр хөтлөгдөөд 40 хоногийн турш 40 хоног шүү бүр 40 хоногийн турш хоолж идээгүй. Ямар ч хоол идээгүй. Би ус уусан бах гэж бодож байна. Гэтэ юу ч идээгүй талаар Библиэлд бичсэн байна. Гэтэ Библиэлд 3 удаа яаж цоригдсон талаар гарч ирнэ. 40 хоногийн дараа Есүс маш их өлсөн гэж. Яг үнийг хэлээ 40 хоног хоолгүй гэдэг бол баг Есүс ухчихсэн гэсэн ойролцоог. Үний би бол юм. Есүс 100% бурхан 100% хүн байсан. Тийм болохоор Есүс маш их өлсөж ирсэн. Харин тухайн үед аврал ирсэн үү? Аврал ирээгүй. Харин дайсан ирсэн. Хэцүү, гонигтай, хүнд байх үед бурхан ирдэггүй заримдаа. Заримдаа дайсан ирдэг. Харин дайсан ирээд юу гэжсэн бэ гэвэл чи бурханы хүн муу юм бол энэ чулууг талах болгоо гэжсэн. Харин Есүс хүн ганц талахаар амьдрдэг. Бурханы амнаас гарах уг бүрээр амьдрна гэж хэлсэн. Үнэхээр гайхалтай. Энэ бол Библи үг. Хүн ганц талахаар амьдрахгүй Бурханы үгээр амьдрна гэж бичигдсэн байдаг юм гэж. Дараагийн удаа бид нар бас үзэх юм бол Есүсийг сүмийн орой дээр тавьдаг. Тэгээ Есүсийг өөрийгөө өсөр Тэнгэр элчнэр чамааг өргөөд аваа явнаа гэж Библиэд бичигдсэн байгаа штэ гэж хэлдэг.
Сатан хүртэл Библийн ишлэлийг ингэж ашиглаж байгаа хөөхгүй. Тэгсэн чинь Есүс юу гэсэн бэ? Бас бүс сөрөг эзэн бурхнаа бүс сөр гэж бас бичигдсэн байд юмаа гэж. Биднэрт бүтэн Библи хэрэгтэй. Биднэрт бүтэн ойлголт хэрэгтэй. Библийн нэг хэсгийг нь аваад тэрэндээ итгэх биш. Харин бүтнээр нь учир нь сатан ишлэж мэдээд байгаа үстэй. Ишлэж бүр ингэж Библиэс үг татаад. Харин Есүс юу гэсэн бэ? Эзэн бурхнаа бүс сөрөг гэж бас бичигдсэн байд юмаа гэж. Дараа нь бүх хаанчлыг үзүүлээд Есүс надад мөрөх юм бол би эдгээрийг чамд өгье гэж хэлдэг. Эд баялагын хуурамч мөнгө өгье. Чи надад итгэх юм бол би чам мөнгө өгөө чамд баяжуулаад өгье. Сүнсээ надад худалдчих. Үндэ маш олон хипхоп одууд сүнсээ худалдсан гэж дуулаад идэг. Бид нэр одоо ингээд Библиэд итгэдэг хүмүүс болохоор юу вэ энэ эдгээр чинь ингээд сүнсээ худалдсан гэж дуулаад байна штэ гэдэг доотлих нэг лайксыг хараад сүнсээ худалдсан гэдэг аахгүй. Тэгээ тэр дандаа дэлхийн том модууд. Бүх хүмүүс ингээд шүтэмжчэг айдлууд чөтгөрд сүнсээ худалдсан гэж дуулж байна. Окей. Үнэхээр интересting. За тэгвэл Есүс бас яг энэ сорд ирсэн. Чи чамайг би хүчтэй болгоё, мундаг болгоё. Энэ дэлхий дээр байгаа бүх хаанчлал надад өгсөн байна. Би чамд өгье. Чи ганцхан надад мөрөгч. Харин Есүс юу гэсэн бэ гэвэл зөвхөн эзэн бурхандаа мөрөг гэж бүх зураг бүх хүч чадлаараа эзэн бурхандаа үйлчил түүнд мөрөг түүнийг хайрл гэж бас бичигдсэн байд юм а гэж. Библийн үгээр сатаныг ялсан. Тэгвэл бид нар амьдралаа Библийн үгээр сатаныг ялах хэрэгтэй. Өнөөдөр таныг амьдрал чи магадгүй маш олон хүмүүс чи царай муутай эсвэл чи бүтэхгүйгээр чи аригчин тамхичин гэх нь хамаагүй. Харин Библи таныг хаад тахилж сонгогдсон угсаа ариунд нэг бурхнаар зөвтгөгдсөн бурхны хүү охин энэ дэлхийн өвлөгч хаад ноёд мөнх амьдрах зохистой нэгэн гэж хэлдэг. Энэ бол Библийн үг. Харин энэ үгийг бид нар амьдрал дээр тунгаглаж энэ үгийг бид нар амьдрал дээр хэлэх юм бол энэ үг заавал биелнэ гэдгийг Библи хэлдэг. Миний үг биелэлээ олохыг би харж байна гэж. Тийм болохоор бид нэр бурханд итгэж итгэлээрээ таалагддаг. Мөн Библиэлд нэг үг өгдөг шүү дээ. Итгэл нь сонсон бурхны үгээс гэж. Бид нар бурхны үгийг сонсохгүй бол бид нэр яаж итгэх юм бэ? Тийм болохоор Библийг унш. Библигүй бол Библи ав. Тэгээ Библи унш. Уншихтаа өөр дээр буулгаж унш. Өөрийгөө гэж бодоод унш. Энэ нэг юм биш гэж. Миний амьдрал дээр энэ өрөөл буух ёстой гэж унш. Эзэн бол миний хончин дутах зүйл надад нэг ч үгүй. Энэ бол миний амьдрал. Эзэн бол миний хонч би дутахгүй. Уул газрын сайнаар тэр намайг хамраа. Уул газрын сайнаар тэр намайг хоолно. Урсгал уснаар тэр намайг дагуулна. Миний амьдрал хөгжин цэцэглэх болно. Ядуурахгүй. Би хангалуун байх болно. Учир нь эзэн бол миний хончин гэж. За тэгээд энэ үгэн дээр бид нар бат итгэх хэрэгтэй. Итгэлтэй бид нар энэ үгийг тунхаглах хэрэгтэй. Ойрлох хэрэгтэй. Сэтгэлдээ бүр сэтгэл минь эзнийг магт. Сэтгэл минь эзний үгэнд итэг гэжсэн чи яа тийм бэ? Болно. Орхон итгэлтэй тал залбирлыг сонсдог. Итгэлтэй байдлыг таалдаг. Үнэндээ бид нар ингээд бөөмөдөр очоод тэгээд итгэлээр ингээд биелүүлсэн тохиолдол байдаг. Гэтэ тэрийг сайн нэг үргэлж бурхнаас ирдэг. Бөөгөөс биш шүү. Ламнаас биш. Харин итгэлээр биелүүлдэг. Есүс маш одууд эдгэх үедээ би чамайг эдгэлээ гэж хэлээгүй. Харин бөөнөр бол би чамайг эдгэлээ, ламнар бол би миний ачиг авъя гэж хэллээ. Яг л тэд нар алдрыг өөрсөнд авахыг хүсдэг. Харин Есүс алдрыг бурхан аваад өгдөгөөс учраас Есүс итгэлчин чамайг эдгэлээ гэж хэлдэг. Гэтэ Есүс надаас хүч гарав гэж хэлдэг. Есүсийн хүч итгэлээр дамжиж гарсан. Байсан хүч нь итгэлээр дамжиж. Хязгааргүй тэр нэгэн хүчтэй нэгний хүч нь гарахыг тэр мэдэрсэн. Итгэлчин чамайг эдгэлээ гэж. Есүс маш олуудаа биднэрт хандаж хэлэхдээ итгэлчин бид чамайг эдгэлээ гэж хэлдэг. Харин та итгэж гин үү? Итгэхгүй бол Библи уншаад тэгээ итгэдэг болно. Тэгээ тэр үгийг тунхагл би эдгэрсэн харагдж байгаа зүйл би итгэхгүй. Харин харагдахгүй байгаа би бурханд итгэнэ. Харагдахгүй байгаа тэр бурханы үгэнд би итгэнэ гэж. Үндэ биднэрт бурхан 100% итгэлийг амлаагүй. Харин 1% итгэлийг амласан. Бурхан гिचийн үр төдий итгэл та нарт байх юм бол энэ гिचийн төдий итгэл та нарт байгаад зүрхэнд чи эргэлзээ байхгүй бол энэ уулыг далаа руу хаягд гэж хэлдэг юм бол энэ уул нүгээд далаа руу хаягдах болно. Энэ бол гарцааг өнөөх шүү. Яг биднэрт эргэлзээгүй тэр итгэл хэрэгтэй. Гайхамшиг болсоор байгаа. Гайхамшиг үргэлзээр байгаа. Харин бидний амьдралд гайхамшиг болохгүй бол уучлаарай та. Арга хэлбэрээ өөрчлөх хэрэгтэй. Бид нар гайхамшиг үнэлэх хэрэгтэй. Яг л 4 мэдээний сайн номон дээр Есүсийн үйлдэл гайхамшгуудыг онцолж бичсэн. Мэдээж сургаалууд нь би сургаалыг үүсгээгүй.
Гэтэ би гайхамшгуудыг үүсгэж чадахгүй. Яг л энэ үнэхээр болсон. Есүс усыг дарсуулсан, Есүс усны дээр алгуулсан, Есүс 5,000 эрийг хоолсон, Есүс тэр Самар эмэгтэйд өөргөө месиа гэж хэлсэн, тэр авийн хүн болгон эдгэрсэн, муус үнсийг Есүс хөөсөн, гол легоныг ялсан, тэр сатаныг хүртэл ялсан. Маш олон гайхамшиг. Энэ бүхнийг дурдаа дуусахгүй талаар Иохан хэлдэг. Дэлхий дээр Есүсийн одоо энэ үйлдсэн бүх гайхамшгуудыг хэлэх юм бол энэ дэлхий дээрх ямар ч ном үнийг багтааж чадахгүй гэж Иохан хэлсэн. Тэр яасан бах нь? Хэсэгэн гайхамшгуудыг Библиэлд бичсэн байх нь шүү дээ. Одоо ч болсоор байгаа. Маш их муслим хүмүүс, бурхан минь гэж хашгирдаг хүмүүс Есүсийг үзэгдлээр харж, Есүсийг зүүдэндээ харж байна. Зэрэг цаг болсон байна. Үнэхээр итгэл үнэхээр биднэрт ойрхон байна Монголын ард түмэн. Бид нэр зэрэг цаг болсон, босох цаг болсон. Үнэхээр гайхалтай. Есүс биднэр дээр ирээд энэ үеийнхнийг аврахыг хичээж байна. Есүс ажлыг хийж байна. Бид ч гэсэн түүний сүнсээр өдөрдүүлэн тэр ажилд нь оролцох юмсан гэж хүсэж байна. Чин эзэн үнэхээр хамгийн сайн бурхан. Тэр үнэхээр сайн бурхан. Тэр итгэлээр зүтгэдэг. Тэр өрөөдөг. Тэр уучилдаг, тэр инэрдэг, тэр заадаг. Түүний сургаалыг сонсоод үзээрэй. Та Библи уншдаггүй, бурханд итгэдэг хүн бол Есүсийн сургаалыг үзээд тэр бурхан байсан, тэр бурхан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Ямар ч байсан. Би анх ямар гайхалтай тушаалыг өгсөн юм бэ гэж гайхсан, шоконд орсон. Хүн ийм тушаалыг аваад тэр тушаалын дагуу амьдрахыг л хүснэ. Үнэхээр гайхалтай тушаал. Та нар нэг нэгнээ хайрлах түн. Энэ бол миний тушаал юм гэж. Бид нэг нэгээ хайрлахаар тушаагдлаа. Ямар гайхалтай тушаал вэ тий? Бид нар хин нэг хайрлахын тулд бурхны хүч хэрэгтэй, нэгүсэл хэрэгтэй. Харин хүч нэгүсэл нь итгэлээр дамждаг бурхан өгдөг. Харин та итгэж гин үү? Библийг тунхаглаж байна уу? Библиэтэй хамт байна уу? Ямар ч хүнд өвч идэгэрнэ. Ямар ч хүнд өвч. Харин бид нэр итгэх хэрэгтэй. Итгэх нь харин сонсох нь бурхны үгнээс ирдэг. Танд Библи байхгүй бол аппликейшнийг татаад сонсоорой. Эсвэл YouTube дээрээс Библи сонсохоор бас байгаа. Сонсоорой. Чихэндээ сонсоорой. Чангаар уншаад чихэндээ хэлж өгөөрэй. Тэр чихээр чинь сонсоод оюун ухаан чинь төвлөрөөд зүрх рүүгээ оруулаарай. Үг ажиллаа хий. Маргааш нөгөөдөр харин яг итгэсэн цагт та аль хэдийн авсан байх бол. Бурхан таныг ивээх болно. Бурхан таныг өрөөх болно. Бурхан тантай хамт байх болно. Бити яагараа. Зоригтой бөгөөд тууштай байгаарай. God bless you. Бүх цаг үед. Амен. Гайхамшиг үргэлж гайхамшиг бол. Халелуя. God bless you. God always bless you. Тэгээд бяцхан залбираад дуусгацгаая. За бурхан бол хайр. Хайрын бурхан минь та бидэнд итгэх тэр үгийг өгөөч. Та бидний амьдралд ганцхан тэр зорилгоо биелүүлж өгөөч. Бидний амьдралыг үнэхээр бэлхэм дүүргэж өгөөч. Таны үгийг сонсоод бид нар хайраар өөрчлөгдөх, бид нар хайр болоход та тусч өгөөч эзэн минь. Үнэхээр та явсан шиг, та гайхамшиг үйлдсэн шиг эзэн минь. Бидний явсан газар бүр эзэн минь гайхамшиг идрэл амар тайван ир зориг хүлээснүүд тайлагдаж эзэн минь гайхамшиг болох болтугай эзэн минь. Үнэхээр сайн мэдээг тунгаглах тэр хөл юутэй ерөөлтэй вэ гэсэн эзэн минь. Бидний хөл үнэхээр тэр ерөөлтэй хөлөнд байх болтугай эзэн минь. Бүхий л ерөөлөөр биднийг бэлхаасан тэр ариун бүхний дээр залрагч тэр нэр болох Есүс Христийн агуу нэр дээр залбирanгуйж байна. Амен. Бурхан таныг ивээх болтугай. God bless you. See you tomorrow.